Уг гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөр Монгол Тайван компанийн инженерийн шугам сүлжээ болон цахилгааны дэд үтцийг улсын гамс төлөөлгөж өгөх, Эрдэнэ тус компанитай гэрээ хийж төлбөрөө шууд төлөх тэр бололцоогоор нь хангаж өгөх, хүүхдийн тоглоом талбай, хогийн цэгийг байгуулах, ороллын гэрэлтүүлгийг хийх, 40 айлын орон сууцыг тухайн жилдээ ажилтнанд оруулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр гэрээгээр хүлээсэн үүргүүд байсан. Гэтэл тус компани энэ хугацаанд гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж 35 орчим сая төгрөгийн өөр төлбөрт унаад байгаа юм а. Өнөөдөр 4-р сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулахар болсон байна. Харин цахилгаан болон дэд үтцийн ажлыг энэ оны 7-р сарын 10-ны дотор эцсийн байдлаар дуусгаж улсын гамсад төлөөлгөж өгөхөөр үүрэг чиглэл авчээ. Инженерийн шугам шүлжээг бол улсын гамс хүлээлгэж өгсөн боловч одоо хүлдэлтэнд байна явагдаж байгаа юм асуудал иргэдийг бухимдуулж байгаа асуудал байна. Хоёрдугаарт бол цахилгааныхаа дэд үтцийг одоо хүртэл улсын гамс хүлээлгэж өгөөгүй юм нөхцөл байдалтай. За зөвхөн Монгол Тайван компани Эрдэнэт устдаа гэрээ байгуулсан, иргэдэн Эрдэнэт устдаа гэрээ байгуулаагүй юм нөхцөл байдалтай. Нэг үгээр хэлбэл Монгол Тайван компани иргэдээс төлбөр цахилгааны төлбөрийг аваад цаашаага Эрдэнэт амьдрал руу мөнгөний төлдөг, дамжуулдаг одоо ийм систем одоо байгаад байна гэсэн. Тэгээд Эрдэнэт амьдралаас бол тайлбарлахдаа иргэдийн Монгол Тайвантай хэдий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан ч гэсэн иргэдээс авдаг тарифаар Монгол Тайвангаас төлбөрийг авж байгаа гэдгийн тайлбарыг өгж байгаа. Тэгэхээр Монгол Тайван компани бол аж ахуйн нэгжээр гэрээ байгуулсан учраас өндөр төлбөр төлдөг гэдэг ийм тайлбарыг өгөөд явуулсан бол энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ. За Монгол Тайван компани бол 4 сарын 10-ны дотор үүсэж байгаа өөр төлбөрийг бол бүрэн төлж барагдуулах ийм үүрэг чиглэл аваад ингээд явж байна. Нийтдээ 35 орчим сая төгрөгийн өөр төлбөр үүссэн байна. Уг төслийг Монгол Тайван компани барилгыг гүйцэтгэх явцад ерөнхий төлөлтөд 2 ч удаа өөрчилж 156 айлын амны сууц барихаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус хороололд 80 айл оршин сууж байгаа юм а.